За орон нутагт ажиллахдаа бид бүхэн бас тухайн одоо иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, за өрхийн эрүүл мэндийн төвүүд, за хүүхдүүд амьдарч байгаа одоо сургуулийн дотор байр, сургуулийн орчин, цэцэрлэг, за мөн хуулийн амлалтын байгууллагуудын одоо үйл ажиллагаанд мөн хэн шалгал хийдэг. Энэ хүрээнд одоо цэргийн анги, зэвсэг түвшний анги, за эрүүлжүүлэх саатуулах байр, цагдаа байх байруудад бол бид бүхэн бас хэн шалгалтуудыг хийсэн. За сүүлийн 5 жилийн хугацаанд комиссоос бол нийтдээ 320 зөвлөмж, 155 шаардлагыг бол гаргаж хөрвүүлсэн байгаа орон нутагт. За эндээс 2025 онд бол бид бүхэн 15 шаардлага, 54 зөвлөмжийг бол орон нутгуудад тухайн аймгийн засаг дарга, эрх бүхий албан тушаалтан, байгууллагын удирдлагуудад бол хүний эрхийн зөрчлийг хангах чиглэлээр хөрвүүлсэн байна. За энэ дээр хамгийн их анхаарал татж байгаа асуудал бол хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр бид бүхэн 14 зөвлөмжийг бол аймгийн засаг дарга нарт хөрвүүлсэн. За дараа нь хүүхдийн эрхийн чиглэлээр 4 зөвлөмжийг, за унаач хүүхдийн эрхийг хангах, одоо эрхийг хамгаалах асуудлаар бол 21 аймаг нийслэлд бол бүгдэнд нь бол зөвлөмжийг бол хөрвүүлсэн байгаа. За халчгүй чөлөөтэй байх, за мэдээлэл авах эрх, за эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар, за ийм асуудлуудаар мөн шаардлага зөвлөмжүүдийг бол тусгайлан хөрвүүлсэн.